За аимшигтай гэдэг юм уу. Гэхдээ үнэн энэ нэг юм жишээ би одоо хуваалцъя гэж бодож чам зүгээр. Иргэн хүний байдлаар юм энгийн маш энгийн бүр easy гэдэг байгаа юм. Тэгээд би нэг хувьдаа нэг юм машинтай байлаа. За машин маань бол одоо маш гайхамшигтай нисгээс бусдыг хийдэг ийм сайхан машинтай байлаа. Гэтэл одоо хэн нэгэн одоо нэг шар толгойтой нөхөр ирээд миний машиныг одоо ашиглаж хамтын ажиллагаатай ашиг орлого олъё гэдэг ийм зүйл санал тавилаа гэж одоо бодъё. Тэгсэн тэр нөхөр надтай гэрээ хийсэн. За тэгэнгүүтээ бүх үйл ажиллагаанаас 34% та эзэмшээрэй гэж. За тэгээ нөхөр маань нөгөө шар толгойт ч юм болохоор яасан гэхээр миний машиныг аваачаад юун дээр тавьчлаа. Нэг олон улсын лабораторид тавингуудаа зээл авчиж байгаа. Тэгээ миний машиныг унгуудаа ингээд такси үйлчлэгэн ч юм уу яваад тэгээ өөрөө ашиг орлого олоод идэг. Тэгсэн чи одоо би машины эзэн болохоор яасан гэхээр нөгөө олон улсын лабораторид машиныхаа зээлийн хүүгийн төлөөд ингээд амьдарч байгаа. Тэгээ ашиг байдгүй. За энэ гэрээг л одоо үндсэндээ оюутлогын гэрээ гэж хэлээд одоогийн мөрдөж байгаа. Тэгээ яг зүгээр би өөрөөр бол одоо гэрээг хийж болох байсан юм байна гэдэг одоо машины эзний хувьд бодож байна л та одоо. Тэгэхэд юу вэ гэж. Яг олон улсын туршлага дээр үндэслээд гэдэг юм тий. Гэтэ маш энгийн байдлаар би нөхөрт өөрийнхөө машиныг өгөлгүйгээр миний нэр дээр байдаг зүгээр нэг би явдггүй тийм кабин өгөх ёстой байсан. За энэ кабин байна. За энэ дээр чи өөрийнхөө хөрөнгийг хийгээд тэр дөрвөн дугуй мотор хороопод энэ бүгдийг угсраад энэ зүйлийг ашигла. Тэгээд ашиглаад үндсэндээ такси үйлчлэгэнд явдаг юм уу яаж бол. За ингээ ашигласныхаа одоо ашигын 34% нь харин надад өрөө гэсэн бол өнөөдөр магадгүй Монгол улс гитар улсын хэмжээнд иргэдэн баян, эдийн засгийн баян ийм байж бас болох байсан байна гэдэг ийм дүгнэлтийг бас бодож байгаа. Тийм маш сонин гэдэг байна. Бүх зүйлийн эзэн байж ээж өнөөдөр ингээ хүү төлөөд яг ийм гэдэг. Гэтэ маш энгийн байдлаар ойлгуул. Тэгээ оюутлогын гэрээг бол үндсэндээ Монгол улс үйл ажиллагаа бүх зүйлд нь зээлээр 34% эзэмших биш. Зөвхөн ашигын 34% эзэмшнэ гэсэн бол өнөөдөр Монголын ард түмэн иргэн бүр баян, эдийн засгийн баян, улс оронч баян ийм хэмжээний одоо гитар улсын хэмжээнд байх байжээ гэдэг ийм бодрлыг бодож байна. Гэхдээ энэ зүйл оройтойгоо гэж одоо бодож байна. Оройтойгоо. Би бүхэн өр зээл орохч одоо юу. Тэгэд оюу толгой ордч юм бол 1 сая тонн алтны одоо нөөцтэй яригдчих. Одоо өнөөдөр алт зис дэлхийн зах зээл дээр үнэн нэмэгдэж байна. Гэтэл манай нөгөө алт зисний үн нэмэгддэг. Ийм гэрээ гэдэг. Яг шууд утгаараа гэдэг шүү дээ. Нэг машинтай л үний одоо жишээ. Иймэрхүү.